Өнөөдөр залхуу бууз болон залхуу биш бууз хийсэн. Гурлаа сайхан бүлээн усаар зуураад амраагаад махан амтлана. Сонгон, сармис, давс, перц гээд үндсэн амтлагчныхаа балансыг нь тааруулчих юм бол амттай гой бууз болно. За тэгээ гурлаа байж бол хамгийн нимгэн илдээд амтлсан маха жиг тараагаад орооно. Буузаа наалдуулахын тулд жигнүүрээ сайхан туршлаа жигнэхэд бэлтнэ. Араас нь залхуу биш буузаа хий. Эдгээр ногооноос хүссэн хэмжээгээрээ бэлдээд улиг болсон ичидээ ашиглаж жижиглэн. Ямар ч юмны баланс нь таарахаар их гоё байдаг. Бууцандаа ийм гоё ногоо хийж байгаа юм чинь балансыг нь тааруулаад мах хийх ёстой. Би хоньны хавирга бэлдсэн. Ер нь бол энэ орцыг могийн миний би өөрөө зохиочихсан юм л да. Та хэд маань хэрвээ завтай бол дагаж хийж үзээд амттай болсон болоогүйг надад комментээр хэлээрэй. Бүхэл махтайгаар нь хавиргатай буузаа ёроолд нь хийгээд 25 минут чигнэн. Бууз болж байх хооронд богинохон хэмжээний сурчлагаа явуулчихъя. Манай нөхрийн хол кимчи маань савлгаан шинжлэхдээ 400 грамтай ийм зиптэй бол өөрчлөгдсөн. Одоо идэж бараагүй кимчигээ сайхан амыг нь дарж аваад л хөрөгчөндөө хадгалах болно гэсэн үг. Бас нэг гоё мэдээ нь кимчи маань номин сүлжээ дэлгүүрт борлуулагдаж эхэлсэн гэдгийг дуулахад таатай байна. За бууз маань бэлэн болжээ. Би хавиргаа болгох гэж жоохон удаан жигэнсэндээ болсон уу? Эсвэл гурлаа хангалттай нэмгэн илдэж чадаагүй л болсон уу? Баг бахад ээжийн хийж өгдөг байсан шүүслэг залхуу бозыг бол гүйдсэнгүй. Угаасаа ээжийн хоолыг гүйдэнч гэж юу байх вэ? За тэгээд удахгүй цагаан сар болох байгаа юм чинь тэр үедээ л ээжийн гой бууднаас идэж авъя да.